Сайн байцгаана уу? Монгол үзэгчдод танилцах гэж байгаа эрхэм танд Lego Entertainment студийн нийт хамт олонны өмнөөс энэхүү өдрийн мэндийг хүргэж байна. Манай хамт олон 2014 оны 6 дугаар сараас эхлэн Монгол цаг төслийг Монгол орон даяар 2 жилийн хугацаанд 5 уншилттайгаар хэрэгжүүлэхээр болсон билээ. Бид эртээр үес нүүдэлчин монголчуудын хийж байсан үндэсний 3000 гаруй хоолыг хойч үедээ нийт монголчуудад өвлүүлэх орц найрлага, ашиг шимийг нь үлдээх, таниулах, өдөр тутмын хэрэглээгээ болгох зорилготой Монгол зоог 2 төслөө хэрэгжүүлж байна. Монгол зоог 2 төслийг Монгол улсын 21 аймгийн 300 гаруй сумдаар 2 жилийн хугацаатай явж Монгол зоог төслийг хэрэгжүүлэх болсон билээ. Иймээс бид 5 уншилтанд хуваасан Монгол зоог төслийн эхний 2 шатыг танилцуулж байна. Хойд бүсийн 5 аймаг: Архангай, Булган, Өвсгөл, Сэлэнг, Эрдэнэт. Хэрэгжүүлсэн хугацаа 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 1 дугаар сар. Нийт дугаар 40. Эфирээр гарсан хугацаа 2015 оны 2-оос 4 дугаар сар. Монгол зоог цуврал баримтад нэвтрүүлгийн зураг авалт нь итгэл сэтгэлээрээ нэгдсэн 20 гаруй мэрэгжлийн боловсон хүчин ажилласан бөгөөд зураг авалтыг зуны дэлгэр цагт биш, өвлийн тэсхэм хүйтэнд цасан дарагдсан томоохон даваагүй давж үнд хэцүү нөхцөлд авсан тул баггүй хүндрэл бэрхшээл тохиолдсныг энд бас дурдах нь зүйтэй болов. Дээрх төрслийн маршрутын хувьд Булган, Архангай, Өвсгөл, Орхон уул, Сэлэнг зэрэг нийт 5 аймаг, 19 сум, 57 багаар 3675 км замыг нийт 35 өдрийн турш аялаж Монгол зоог баримтад нэвтрүүлгийн зураг авалтыг хийлээ. Баруун бүсийн аймаг: Баянхонгор, Говьалтай, Ховд, Баянүлгээ, Овс, Завхан. Хэрэгжүүлэх хугацаа 2015 оны 5 дугаар сарын 18-наас 2015 оны 7 дугаар сарын 8. Нийт дугаар 80. Нийт километр 7696. Эфирээр гарах хугацаа 2015 оны 8 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 4-ний хүртэл. Гарах телевиз, ТV9, боловсрол 25 дугаар сувг. Энэ удаа бид Монгол улсын хамгийн сайхан байгаль хосолсон үзэх харах, сонин содон зүйлээр илбэг баруун бүсийн аймагуудаар явах гэж байгаа билээ. Өдөн 2 сарын хугацаанд хамгийн олон ястамтай Ховд аймаг, байгалийн эзэглэнт газраар алдартай Увс аймаг, Эрдэнэ түүх дурсгалын өлгий Баянхонгор, Отгон тэнгэрээр овголсон Завхан, өөрсдийн өвөрмөц ёс заншил, хоол хүнсний түүхтэй Баянүлгээ, Гомер дээрээ Алтай 5 богдыг сүндэрлүүлсэн Говьалтай гэх зэрэг Монголын хамгийн бүрдсэн 6 аймгаар аялах болно. Манай нэвтрүүлэг 8 дугаар сарын 17-оос 12 дугаар сарын 4-ний дуустал 3 телевизээр өдөр бүрийн оргил цагуудаас гарна гэдгийг дуулгахад таатай байна. Монгол зоог 2 төсөлтэй хамтран ажиллаж 15 сая төгрөгийн ивент төлөв олгосноор та дараах давуу эрхүүдийг эзлэх боломжтой. Монгол зоог төслийн 1-р бүлэг болох 40 дугаарын нэвтрүүлгүүдийг амжилттай хэрэгжүүлж үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд 2 дугаар бүлэг болох Монгол орны хамгийн бүрдсэн баруун бүсийн аймагуудаар аялаж Монгол зоог 2 төслийг эхлэх гэж байгаа бөгөөд 1-р бүлгийг гүйцэтгэж байх хугацаанд тулгарсан алдаа оноогоо шүүн тунгааж, тоног төхөөрөмжөө шинжилэн, ажиллах багаа өргөжүүлэн, уран бүтээлийн хувьд эрсдэлгүй байхаар тооцоолсон учраас туршлагатай, чанартай уран бүтээлд хамтран ажиллах давуу талыг та эзлэх боломжтой. Монгол зоог 2 төсөл нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт хамгийн өндөр рейтингтэй байгаа боловсрол телевиз, ТV9 телевиз, 25 дугаар сувг телевизүүдэд 2015 оны 8 дугаар сараас эхлэн оргил цагаар, давталцтайгаар өдөр бүр нийт 80 дугаарын нэвтрүүлгийг 4 сар 3 үйлрлийн турш 2015 оны 12 дугаар сар хүртэл тасалтгүйгээр хүргэх үргэлжлэх хугацааны давуу талыг та эзлэх боломжтой. Бид танай байгуулга болон бүтээгдэхүүнийг энэхүү алимтай зөөрлүүлж дараах хэлбэрээр сурталчлах болно. Нийт 80 дугаарын нэвтрүүлэг дээр 4800 секундын турш энэхүү алимны рекламыг байршуулна. Дээрх 80 дугаараас 30 минутын 1 удаагийн дугаарыг ивент тэтгэгчийг бүрэн сурчлах хэлбэрээр бэлтгэж энэхүү алимны бүх давуу талыг харуулах болно.
Мөн нэвтрүүлгийг бэлтгэж буй баг нь өөрсдийн өдөртний үйл ажиллагаанд энэхүү алимыг бүрэн дүүрэн ашиглаж хэрэглэх бөгөөд энэ нэвтрүүлэгт тогтмол орж байна. Жишээ нь Сеста. Дэлхийн стандартад нэлцээ. Дэлхийн бүх худалдааны үйлчлэгээр зардаг хүн бүхэн хэрэгэлдэг. Гэхдээ бид нар дэлхийдээ зэрэгцэж авах хэрэгтэй байхгүй. Технологийн нэр үед. Сеста. За тэгээ Норсмаа гэчээ. Энэ манай энэ нэвтрүүлэг бас эвэлт хамтран ажиллаж байгаа. Баясаа хунч компани бас бүтээгдэхүүн байгаамаа. Танд их баярлалаа. Сайхан цайлаа. Тэгээд энэ хол аягаар бидний дандаа төшөлт болгож байгаа. Бидний эдийн засгийн одоо болцоо үзүүлсэн Баяс хунч компани гэж үүдэг тийм. Тэр ингээд гарахад та нар шууд таньж илээ шүү дээ тийм. Оригано энэ бүр нэрээр мэддэг мэл энэ. За энэ бол ингээд хард хэрэгцээ. Өдөр тутмын хэрэглээ ингээд дэлхийн брэнд 10 орнтой хамтарч ажилладаг юм байна л та. Баяс хунч. Тэгээ бид нар явахнаас мэрэгжлийн тоглолтоор дээрээс бид нар айлтч хоол нь шүү дээ. Хай тэгээд бас манай энэ тодорхой хэмжээний аппетита гэдэг энэ дэлхийд нэгцэн энэ хамтлаг хүмүүстэй өрөө гэсэн ингээд тоёр төгсөн чинь манай хоёр бол бүр таньдаг болсон. Эндээсээ хийх үү? Хийж болохгүй юу? Орно. Угаасаа орно. Тэгээ энэ органо бол манай энэ өвчнөд ордог байхгүй. Оо за. Агнуурын ачааллуудад 5-аас 6 зүйлийн засал. Баяс хулжийн орж ирж байгаа. Орж ирж байгаа хүмүүс юу хүлээж Монгол хоолны дундэр гэж байгаа юм. Тэгээ манай нөгөө ивэдтис бэлтгэний үйл ажиллагааг боёолоход мэдээж эдийн засаг санхүү хэрэгтэй бид бүгд дэмжиж хамтран ажиллаж байгаа. Баяс хулж компани хамт олон дэлхийн нэр бүхийн 10 том компаниудын дэлхийд хэрэгцсэн тийм бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирж монголчуудаа бас хүртэл болгож байгаа. Энэ нэг хэсэг нь одоо энэ офшорын чорны пресс хар бэлцээ гэдэг. Монголчуудын хэрэглэдэг өдөртмөн хэрэглэж авсан. Энэ пэцэг бол энэ амтаа шийсэн бай. За энэ маань цааш нарт чуулаа. Бас бидний бас биднэртэй дандаа хамт яваа. Сеста. За сеста. Зур. Ихэд одоо танигдсан брэнд байгаа. Айса 9122 гэдэг. Ихэд танигдсан брэнд одоо Монгол нэвтрээд тэгээд ямар ч холбоотой ямар ч хорны löөгөө хүний ирээд байна. Ийм бодлоо. Энэ бол яхахгүй манай Лигоны Монгол зов баримт киноны түнш эвэтгэс Сеста. Өнөөдөр хоёулаа битүүшүүл хийж байгаа. Нэг яах вэ те? Кэри битүүшүүл. Орчин цагийнхаа битүүшүүл. Манайхаа Монгол зоогийн дөө хар перц хийсэн байгаа. Сеста. Манай битүүштэй самтраач тийм ээ. Сестагаа хар перцийг бас хийж өгсөн байна. За ингээд хар перцээрээ. За перц ийм хатуу байна шүү дээ. За цагаач авах. Чоног. Усаа тавьцаа. Зүгээр ингээд усаа хийгээд буцалгаа дээрээс нь Тэр дотороо хийгээд давс. За өнөөдөр хийж байгаа хоолны нэрмээр болохоор Чага янз бүрийн сонгон байдаг тэрийг хэрэглэхээс илүүтэй те. Өөрийн үндэс баяс сургууль бидэнтэй явж шоо. амжилтаар чигээр хийж буй албан байгууллага эрхэм бизнес эрхлэгч та бүгдийг Монгол цаг хоёр төсөлд хамтран ажиллахыг Legan Entertainment студийн уран бүтээлчд бид хүсэж байна.